За бүгдэнд нь энэ өглөөний мэндийг хүргье. Бид бүхэн өнөөдөр Дорногов аймгийн Алтан ширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр дээр ирээд байна. Энэ өдрүүдэд Монгол Улсын засгийн газар говийн бүсийн чуулгана Дорногов аймгийн Сайн Шанд хотод хийж байгаа. За энэ говийн бүст баригдаж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн нэг бол газрын тос боловсруулах үйлдвэрээ. Тэгээд өнөөдөр бас бид нар үйлдвэрийн удирдлагуудтай дарга нартай уулзаж энэ явцын талаарх мэдээллийг авлаа. За бүх ажиллагаанууд ажил маань газар дээр маш амжилттай явагдаж байгаа. За саяхан EPC 4-ийн багцын гүйцэтгэлийн гэрээ, санхүүжилтийн гэрээнүүд бол зурагдаад ингээд ажилдаа орсон байгаа. За мөн яг энэ өдрүүдэд Энтекийн талаас Exim банкныхан, за мөн Энтекийн сангийн яам, байгаль орчны яам, замын яамны төлөөллүүд, за мөн Mega Engineering, Engineers India компаниудын төлөөллүүд Улаанбаатар хотод ирсэн байгаа. Бид бүхэн буцаж очоод сангийн сайд бид бас энэ төлөөллүүдтэй уулзаж энэ төслийнхөө явцын талаар, за мөн аль болох яаж төрөвчлөх гэдэг энэ асуудлуудыг ярилцсанаа гэж бодож байгаа. За үйлдвэрийн гүйцэтгэлийн ажил бол EPC 1-4 ажлууд бол цаг хугацаанд маш эрчимтэй явагдаж байна. За Монголын талын бидний хийх ажил бол энэ газрын тос боловсруулах үйлдвэрээ түүхий тосоор буюу тухайлах юм бол 1.5 сая тонн түүхий тосоор хангах үүрэг хүлээж байгаа. За дээрэс нь бас төсөлтэй холбоотой энэ төслийн EPC 1-ийн хүрээнд баригдсан энэ дотоодын барилга байгууламжтай холбоотой гэсэн иймэрхүү асуудлуудыг бид бүхэн шийдэхээр байгаа. За газрын тос боловсруулах үйлдвэр бол төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжээд явж байна. За манай үйлдвэрийн төсөл нийт 4 EPC гэрээний хүрээнд хэрэгжиж явж байгаа. Сая EPC 4-ийн гэрээ бол амжилттай зурагдаад одоо ингээд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил бол ингээд саадгүй урагшлахад бол ерөнхийдөө бэлэн болоод байгаа. Бэлэн болцсон явж байгаа. За яг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд төсөлд ер нь тулгамдж байгаа хоёр гол асуудал байгаа. За тэрний нэг бол түүхийн эдийн хангамжийг бол Монголын тул ингээд баталгаажуулах ёстой. За хоёрдугаар асуудал бол манайх бас үйлдвэрээс гадна бас бусад дэд бүтцийн төслүүдийг бол хэрэгжүүлж явж байгаа. Тэрний нэг бол ажилчдын хотхны санхүүжилтийн асуудал. За энийг бас бид нар бас ингээд дотоод шийдвэрлээд явах ёстой. За энэ өдрүүдэд Энтекийн засгийн газар, гадаад иргэн яам, сангийн яам, байгалийн хий, газрын засны яам, мөн Exim банкны төлөөлөл, за гүйцэтгэгч компани бас удирдлагууд Монгол улсад бол альчилж байгаа. Тэгээд энэ хугацаанд бас бид нэр Энтекийн талаас бол нэмэлт зээлийн санхүүжилтийг бол бүрэн шийдэд өгсөн. Монголын талаас бол зээлийн зарцуулалттай холбоотой ямар нэгэн саад бол байхгүй гэдэг талаас нь бид нар бас баталгаажуулж ажиллах хэрэгтэй. За дээрэс нь та бүхэн анзаарч байгаа бол саяхан бас ган хуйг Авбакир нарын гишүүд санаачлаад явж байгаа энэ төсвийн нэг удаагийн хууль байгаа. За энэ хууль маань бол Монгол Улсын хуулиар гадны зээл тусламжийн орлого талд нь бүртгэж аваад зарлага талдаа тодорхой юм хязгаар тавьчихад байгаа. Тэгэхээр энэ төслийн маань ажил маш хурдтай явбал энэ ажлын санхүүжилт нь гацхгүй төлөгдөх юм шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр энэ хуулийг маш яаралтай батлуулж шийдвэр гаргахгүй бол энэ санхүүжилт нь бас удаашрах юм төлөвтэй байгаа. Яг одоогийн байдлаар төсөвдөр бид нар ингээд төлбөрөө хийх юм бол нэг бага хэмжээний буюу нэг 200-аас 300 тэрбумаар төлөлт хийх боломжтой байгаа. Тэгэхээр энэ үлдсэн 28 оны 1 сар хүртэлх үлдсэн богинохоо хугацаанд энэ төсөл маш хурдтай явах учраас энэ хуулийг зайлшгүй батлах шаардлагатай байгаа. За үйлдвэрийн удирдлагууд Энтекийн талч гэсэн бас энийг маш анхааралтай харж байгаа. Бас гайхаж асууж байгаа. Тэрний үгээр Монголын талд бид бүхэн санхүүжилт бүх юмаа шийдээд явцсан байхад дахиад ийм гацаах асуудал үүсэхгүй биздээ гэж ийм нэлээд гайхширангуй асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр бид бүхэн энэ их хурлын гишүүдийн санаачилж байгаа хуулийг баталж ээж бүтээн байгуулалтын томоохон төслөө гацхгүй явуулах юм нөхцөл үүснэ гэж бодож байгаа. Тэгээ энэ хуулийг бол баталснаар манай үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилж хугацаанд ашиглалтанд орох нөхцөл бол бүрдэх ёстой.